Шинэ үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу энэ нутгийн удирдлагын байгууллагуудыг бэхжүүлэх, тэр дундаа өөрөө удирдсан байгууллагыг бэхжүүлэх, нутгийн захиргааны байгууллагыг бэхжүүлэх чиглэлд 25 жил цуцгалтгүй ажиллаж байгаа ийм байгууллага. За Монголын төрийн бус байгууллага дотроо бол би өөрийнхөө одоо энэ удирдах байгаа нутгийн удирдлагын холбоогоо бол дээгүүрт орох байгууллага гэж бодож явдаг. Тэгээ энэ байгууллага бол ямар нэгэн хэсэг бүлэг хүмүүсийн ч юм уу эрх ашгийг хамгаалах ч юм уу тэр чиглэлээр явдаг байгууллага биш. Үндсэн хуулийн үзэл баримтлалыг Монголын өрсөнд гүн бат суулгах, тэр үзэл баримтлалыг цаашдынх нь одоо хэрэгжих үйл явцад нь гүн бат байлгах чиглэсэн ажиллагаа явуулдаг байгууллага юм да. Энэ одоо байгууллагын хэртээ дэмжлэгтэй байлгахт нь бол энэ нутгийн өөрөө удирдсны байгууллага бол нутгийн захиргааны байгууллага зүсгэж байгаа та бүхний маань одоо хувь нэмэр их чухал юм аа. Тэгээд бид бүхэн бол энэ шилдэг удирдагчийн шагналыг бол хуучин бид нар холбоотой холбоотойгоо хамтарч байгуулдаг гэсэн тийм ээ. Одоо бол яг хотод албан бас үйл ажиллагаанд төдийлөн сайн биш байгаа. Тэгээ манай байгууллага ингээд дангаараа ингээд шалгаруулаад явж байгаа. Энэ байгууллага бол энэ шагнал маань бол одоо энэ нутгийн өөрөө засгийн байгууллагыг бэхжүүлэх, нутгийн захиргааны байгууллагыг бэхжүүлэх үйлсэд оруулж байгаа хувь нэмрийг чимэглэсэн ийм шагнал юм аа. Ингээд шагнал хүртсэн нийт хүмүүстэй амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө, ажилд нь амжилтыг хүсэн өрөө. Баярлалаа. За үндсэн хуулийн шинэ үндсэн хуулиар 1992 онд одоо үндсэн хуулийн шинэ үндсэн хууль батлагдсанаас хойш нутгийн өөрөө удирдсны байгууллага буюу урдны байгууллага үүсгэсэн бас 25 жил явуулж байна л да. За энэ хугацаанд бол одоо нутгийн өөрөө удирдсны байгууллагыг бэхжүүлэх энэ үйл хэргийг бол шашаатны иргэдийн зөвлөгчтэй орол нутгийн өөрөө удирдсны байгууллагуудын бол хүчин чармаалтаар өнөөдөр бол бас өнөөгийн нийгмийн төвшин бас бэхжүүлж ингэж 25 жил болж байна. Цаашдаа бол мэдээж яг хэрэг одоо бас таавагд мэдж байгаа. Ер нь бол энэ тогтолцоог бас өөрчлөх тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол үндсэн хуулийн одоо зарим зүйл заалт өөрчлөлтөнд бол энэ нутгийн өөрөө төсний байгууллагын үйл ажиллагаа статус юмыг бас одоо бэхжүүлэх өөрчлөх гэдэг олон асуудлууд явж байна. За өнгөрсөн 25 жилийн хугацаанд бол одоо нутгийн өөрөө төсний байгууллага үүсгэснээр бол бас одоо нийгэмд их өөрчлөлтүүд орсон шүү дээ. Тийм ээ. Миний хувьд бол энэ нутгийн өөрөө төсний байгууллагын одоо шилдэг орон нутгийн шилдэг удирдагч гэсэн юм сайхан одоо цол гэргэм хүрж байгаа зүйл их баяртай. Олон жил 20 гаруй жил одоо нутгийн өөрөө төсний байгууллагад бас ажиллаж идэвхтэн сонгуультнаас нь ахуулаад 20 гаруй жил ажиллаж байна л да. Тэгээд энэ одоо бас миний энэ өчүүхэн хөдөлмөрийг үнэлж юм дээш шагналуулгасанд баярлж байна. Цаашдаа бас нутгийн өөрөө төсний байгууллагыг олон бэхжүүлэх, боловсронгуй болгох энэ үйл хэрэгт бол одоо бас үүрэг хариуцлага нэмэгдэж байна гэж ингэж бодож байна.